За, олон улсын математик олимпиад анх удаа Монгол улсад зохион байгуулагдлаа тийм. Ер нь олимпиадын тухай эхлээд та нэг дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Одоо хэд их жилдээ болж байгаа олимпиад вэ? За, тэгээд манай орны хүүхдүүд яаж оролцов тийм. За, энэ олимпиад 26 дахь олимпиад нь олон улсын бага дунд ангийн 26 дахь олимпиад гэж Монгол орнд сая болоод өнгөрлөө. За, энэхүү олимпиадад нийт 32 орны 600 хүүхэд 585 гэсэн тоо ба хүүхэд оролцсон байна. 6 дугаар анги, 9 дугаар анги гэсэн хоёр англи байдаг. Stage 2, Stage 3 гэдэг. Тэгээд энэхүү олимпиадад манай Монгол улсын баг тамирчид бол одоо маш гайхалтай сайхан оролцож 6 дугаар ангийн төрөлд Монгол улсын шгшээ багийн хүүхдүүд хос алтан медаль өртөж багаараа 2 дугаар байрт орсон. 9 дугаар ангийн төрөлд багийн 4 хүүхэд дөрвөлээ мөнгөн медаль өртөж багаараа 3 дугаар байрт орсон. Ийм сайхан амжилт үзүүллээ. Олимпиадыг одоо эх орондоо зохион байгуулах эрхийг тийм одоо хэн яаж авах юм бэ гэж. За, энэ олон улсын хорооноос сонгон шалгаруулж өгдөг. Мэдээж тухайн жилд амжилт гаргасан ямар нэгэн тухайн жилийн үзүүлсэн амжилтаа тэгээд ирээдүйд бас математикт одоо хөрөнгө оруулалт гэдэг юм уу, математикийн боловсролоо одоо дэмжиж хөгжиж буй улсуудыг гэж харж одоо нэг олимпийн системтэй төстэй л одоо тэр утгаараа ингэж олгож өгдөг. Тэгээд өнгөрсөн жил болсон олимпиадаар манай хүүхдүүд тусгай цомын эзэд болсон. Энэ утгаараа манай оронд одоо ихтгэл хүлээлгэж 26 оны энэхүү IMC бага дунд ангийн олон улсын олимпиадыг зохион байгуулах эрхийг өгсөн. Ийм л үйл ажиллагаа болж байгаа. Энд чинь олон улсын олимпиадыг эх орондоо зохион байгуулах. За, бүр анхлан зохион байгуулах гэж тэн дээр хариуцлагатай. Амжилтын заавар өгдөг буудал, за бүр хоолны юу хүнээс болоод энэ зохион байгуулалтын дээр яаж вэ? Тийм, ер нь тэгээд эн чинь дандаа хүүхдүүд ч тийм адилхан л одоо айлын жоохон хүүхдүүд ирж байгаа. 32 өөр ялгаатай үндэст нь байж байна. Тэгэхээр энэ болгоны за эхлээд хоолны асуудал гэхэд л дотроо идэх хоол нь хүртэл өөр шүү дээ тийм. Зарим нь халаал хоол идэнэ, зарим нь веган хоолтно. Веган дотор ч 2 янз дахиад салждаг. Ингээ хоолны асуудал маш хүнд. Тэгэхээр бид нар энэ дээр одоо бас л маш нарийн зохион байгуулалттай бэлтгэл ажилтаагаар хоцсон шаналж орсон. Хоолтой холбоотой ямар нэгэн асуудал гарсангүй эрүүл ахуй маш сайн байлаа. Ер нь манай арын албанд нийт 300-аад хүн ажилласан. 140-од сайн дурын ажилтан хүүхдүүд бас байлаа нэмэлтээр. Тэгэхээр тэдгээр хүүхдүүд маань бас дандаа 10 жилийн 16, 17 настай хүүхдүүд, 15 настай хүүхдүүд. Ингээ үе тэнгийнхаа хүүхдүүдэд зөвлөөд гайд хийгээд тухайн улсаа хариуцаад за яг бүр гадаад харилцаа хариуцаж ахаад 10-аад хүүхэд ажиллалаа. Наадмын өдрүүдэд 24 цаг шүнжэнгөө сууж цагийн зөрүүнээс болоод тэгээд тухайн улсуудтайгаа мэйл харьцсан, виз гаргана, онгоц тосолт ерөөсө бүх энэ нарын албад хүүхдүүд л оройлон гүйцэтгэж оролцлоо доо. Тэгээд 300-аад хүн байлаа. Нэлээд том цар хүрээтэй. Тэгээд нийслэлийн засаг даргын хамгаалын газрын дэмжиж тээвэр дээр дэмжлэг үзүүлж ажиллалаа. Цагдаа эрүүл мэнд дээр хамгаалалт үзүүл дэмжлээ. Налах дүүргийн засаг даргын хамгаалын газар нийт байгууллагууд бас бүрэн бүрэлдэхүүнээр хамтарч ажиллалаа. Жимайти сургууль маань хамтарч ажиллалаа. Ингээд дурдаад байвал маш олон хүмүүсийн одоо сэтгэл зүрх хүч хөдөлмөр нийлж л одоо энэ хүү том ажлын ард гарлаа л гэж байлаа да. 32 орн гэхээр мэдээж бага биш те. Тэгэхээр нийт одоо саяны ярьсан хоолн дээр гэхэд айгүй олон байгаа. Тэгэхээр нийт одоо зардлын үед за энэ ер нь зүгээр төсөв яг ингээд нөгөө ерөнхий тооцвол энэ маш том дүн гарна. Яг саяны олимпиад бол 1.5 тэрбумын төсвөр л гарлаа. Энэ дээр яагаад ингэж хэмнэж чаддаг вэ гэхээр зарим зүйлсийг одоо баартарцсан, гүйцэтгүүлсэн нөө бэлэн мөнгөөр үнэлж чадахгүй маш их юм байгаа л доо. Жишээ нь одоо цагдаа сэргийлэх зарим тээврийн хамгаалтууд, шаттл баасууд те. За дээрээс нь Жимайти сургуулийн байрлах байр бас тодорхой хэмжээний сурагчдыг хүлээж авч өөр дээрээ. За тэгээд нөгөө волонтер сайн дурын хүүхдүүд маань бас сайн дураараа маш сайн ажиллаж тэдний байрлах байрыг бас налах дүүргийн
Политехникийн коллеж, Эрдэнэ оргил сургуулиуд маань хариуцж байгаа. Ингээд нөгөө зардлуудыг хэмнэсэн. Тэгээ ерөнхийдөө 1.5 тэрбумын төсөв гарсан. За үүнээсээ ямар ч байсан 1.3 тэрбумыг гаргасан бид нар өөрсдөөсөө. За манай хамтран зохион байгуулагч Эрхэт Эрдэм сургууль гэхэд одоо өөрсдөөсөө 250 сая гаргалаа. За миний зүгээс өөрөөсөө бас 100 сая төгрөг. Ингээд байж болох бүхий л боломжоо өөрсдөөсөө зарцуулаад ингээл тэгээд спонсор, ивент итгэж байгууллага, хувь хүн эцсийнхүүд гэдэг ер нь математикийг дэмждэг, боловсролыг дэмждэг хүмүүс бол маш их байдаг. Тэднэрийнхээ хүч хөдөлмөрөөр л тэгээд ард нь гарлаа. Таны хувьд бас өчигдөрхөн болох захын орчинд ажилласан тийм. Өөрөөр хэлбэл бас нэг юм байшин. Тэгээд бас өнөөдрийн анхаарлыг бид одоо эцнээ төгрөг дутуу байсан. Энэ яг анхаарал татцсан л ба. Тэрнээс энэ нэг юм байна. Хүмүүс бас айгүй буруу л ойлгоод байгаа шүү. Яг яам энэ дээр төсөв гаргаж өгнө гэд бичгэн гарсан аль шүү дээ. Гэхдээ энэ чинь төрийн хүчин процесс удаантай. Гэтэл хувийн хвшлэгч аль хэзээ ажиллаа хийцэн, олимпиад дууссан. Ингээд нөгөө хин энийх нь буруу биш л дээ чинь. Зүгээр нөгөө тогтолцоо хоорондоо таарахгүй л байгаа л нэг юм зүгээр л хэлбэр. Тэгэд би энэ ажлыг өөрөө одоо хариуцаад хийсэн хүний хувьд шийдж болох шийдлэл хайсан хэрэг. Нийт нэг 200 гаруй сая төгрөг дутсан. Тэгэнгүүт тэрийг шийдж болохоор нь одоо би нэг 2 жилийн өмнө нэг лагерийн байшаа өөрөө барьсан. Тэгээд тэрэндээ угаасаа тэгээ байнга очиод чаддгүй юм байж хахаар ядаж нөгөө нэг хүмүүс чинь хохирлгүй болохгүй шүү дээ. Одоо жишээ нь зарим хоол хүнсний материалыг чинь манай хоолны багийнхан зээлээр авцсан байж байгаа тий. Цажлан ажилчдын хөлс ингээд амралтаа зохицуулаад 24/7 ингээд ажиллаад нойр хоолгүй зүтгэцэн байж байгаа. Тэгээ арга ирнэ байгаа тий. Энэ болгон чинь бас ингээд буруутгах аргагүй. Нөгөө талаар төр засгийн хувьд ч гэсэн ингээд энэ чинь яг хуулийнхаа дагуу явах хэрэгтэй гэдэг ингээд хин энэ буруутгах ямар ч арга байхгүй байхгүй. Тэгээ миний хувьд бол одоо хин нэгний буруутгахыг гэдэг үнцэг ерөөсөө байсангүй зүгээр шийдэж болох шийдлэл хайсан. Тэрнээс одоо нэг одоо юм болгоныг хандвар хийгээл ингээд ах өөрөө утгагүй ажил байхгүй. Тэгээд буруу жишг тогтчих шүү дээ энэ чинь. Тийм учраас байж болох асуудал нь надад одоо өөрт байгаа нэг тийм өрөнгөөл нэг өрөөлийг нэг хохирлгүй болгох ч идэл гэсэн сэтгэлээр нэг тийм байраа зарах тухай яасан. Тэр нь аргүй ингээд нийгэмд зарим хүмүүс бас буруу дэш нь мушигжл байна тий. Засгийн газрыг буруутгаал эсвэл зарим нь одоо намайг өөрийгч буруутгаал шуналтай мөнгө олох юмгүй тийм байхгүй тий. Одоо олимпиад зохиож мөнгө олдог хүн гэж одоо ямар юм байх вэ тий. Хэрвээ тийм бол хүн болго олимпиад зохиол баяжаад байх. Тэгэхээр энэ дээр бас нэг тийм ярьж байгаа хүмүүс өөрөөсөө жоохон логиктэй, бодолтой байх хэрэгтэй. Энэ дээр хин нэгэн ерөөсө буруутсан юм байхгүй. Энэ зүгээр процессын хувьд жоохон зөрчилдөөн байсан. Хамгийн чухал юм юу вэ гэхээр бид нар 32 улсад Монгол орноо маш сайхнаар сурталчилж чадсан. Өнөөдөр тал улс нь монголоор аялаад явж байна. Монгол улс одоо ч л хөрөнгө оруулсан хэвээрээ байна. Ямар ч байсан 8 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Монголд өгчихсөн байна. За үүнээс нь би авъя гээгүй тий. Энд чинь надад замаарлалгүйгээр жишээ нь зөвхөн нислэгт л ихэд одоо 2 сая долларыг зарцуулсан байх жишээ тий. Энд чинь зүгээр л миний одоо иргэн хүнийхээ хувьд их орондоо хийж байгаа л үүрэг шүү дээ. Хоёрт одоо гадны тэр бүх улсуудад соёл чадах чинээгээр налах төрхтэйг амтар сурчлаа. Энд чинь эргээд хараад ирээдүйд тэр саяын математикийн шигшээ багт ирсэн хүмүүсээс тухайн улсынх нь ерөнхийлөгч нь байхыг бид нар үгүйсэхгүй тийм ээ. Тэгэхээр бид нар ямар ч байсан чадах чинээгээр их орныхоо нэрийг өндөрт өргөж авч гарч чадсан. За дараа нь хэдүүлээ одоо энэ доторх асуудлаа тэгээд шийдэ гэдэг байдлаар хамтрагчд маань ч зүтгэсэн. Би өөрөө зүтгэлээ. Манай одоо иргэн тойрны бүхэл хүн зүтгэлээ. Тэгэхээр ийм зүйлс дээр бол одоо хүмүүс сайн ойлголттой байх хэрэгтэй. Нэг нэгнээ одоо юм л бол одоо нэг тийм харж идэл нийгэм болчих тээ. Олимпиадад оролцсон хүмүүстэй хамт нэг бисрэг наадам хийж байгаа юм. Тий. Энэ зүйлийг би надлахт өргөт санаачилж гуйсан юм аа. За та нар минь ийм гой соёлын ордон байна. Тэгээд танай наадам ойрхон болох юм байна. Бүх юм бэлэн байгаа юм чинь нэг сайхан юм. Гэхдээ гол нь дандаа хүүхдүүд оролцуулаад маш гоё бисрэг наадмаа хэдүүлээ үзүүлье.
гадны хүмүүс нь одоо эн чинь наадмын үеийн дараа ирсэн гэдгсэн ч гэсэн бидний одоо хамгийн чухал юм зам бол наадам шүү. Тэр наадмаа үзүүлээч гэдэг хүүхдийн бүх барилдууллаа өсвөрийн сур харууллаа, дааг уралдлаа тий. Тэгээ хүүхдүүд өөрсдөө морь тэмээ манай ахыг үзэж төлөм мал үзлээ гэдэг ингээд соёлоо сурчилсан. Үүний дараа бас энэ олимпиадын хамгийн гоё онцлог нь ирсэн улс болгон өөрсдийн соёлын номер үзүүлдэг тайзан дээр Culture Night гэдэг. Тэгээд тэр бол бас их үнэхээр миний хувьд бол хамгийн гоё мөч байсан. Тэрний дараа хүүхдүүд дурсгалын бэлэг солилцож найзууд болдог. Ингээд эн чинь ганцхан уралдаан биш, өрсөлдөөн биш, маш том нөхөрлөл, маш том соёл солилцоо, маш том соёлын сурталчилгаа байсан. Тэгэхээр хүүхдүүд маань хичээсэн гадныхан ч үнэхээр нааштай сайхан байсан. Тэгээд бас л үнэхээр том ажил хийлээ л гэж харж байна. Салбарын яам бол хамтран ажиллах төрсөн байсан гэж байна. Салбарын яам бодлогын хувьд аль эрт хэмжээлээ бодсон. Тэ одоо бүхэл боломжоор тэ. Хоёр тэр санхүү гэдэг чинь одоо ингээд нэг би найз руугаа мөнгө шилжүүлж байгаа юм шиг өнөөдөр маяг өгчдөг юм бас биш. Тэгээд хүмүүс яг хөө тэгээд харах үнцэг өөрсдөөсөө л болдог бах. Би нэг тийм засгаас мөнгө нэхэд байгаа юм шиг эсвэл гомдоод байгаа юм шиг тэгээд мушгаад байна тэ. Тэгээд одоо тийм байхгүй. Гэхдээ ерөнхий сайд өнөөдөр бид нарыг хүлээж авлаа. Залуу хүний хувьд бас маш гоё. Тэгээд мэдээж төрийн засаг тэргүүлж байгаа хүний хувьд бас өөрийн нэлээд гоё хариуцлагатай том шийдвэрээ маш хурдан гаргаж өглөө. Тэгэхээр энэ бол бас миний хувьд их талархаж хүлээж авсан. Хоёрт оролцогч хүүхдүүдийн нь одоо их сайхан хүндэлж хүлээж авч хүндэтгэл үзүүллээ. Тэгэхээр энэ хүүхдүүдэд цаашлаад ихтгэл урам төрж байгаа. Илүү их хичээлэх ба. Тэгээ өнөөдөр энэ математикаар хичээлж байгаа хүүхдүүд ирээдүйд Монгол улсад одоо валют татсан одоо алдартай бизнесмен, гадаадын том мэрэгчлэтнүүд олно л гэж. Гадаадаас хөрөнгө татсан юмдаг хүмүүс олно л гэж итгэж найдаж байгаа да. Бид нар ер нь одоо юу гэдэг нь дийлэхтэй мөр бүтээх ашиггүй. Тэрний хандлагыг бол оюуныхаа спорт юм жоо хаяад дээгдүүлээд октябр байдаг юм даа гэсэн бодлоос таны төлж авах юм. Энэ дээр энэ тань яг би бол тэрийг буруутгахгүй маа. Тэр чинь бас өв соёл тээж байгаа өглөө гэдэг тэр чинь буруудж байгаа юм биш аа. Зүгээр миний яг нэг боддог өнцөг юм гэхээр зүгээр адилхан бас хүүхдүүдэд өгчдөг бол гэж байна. Тэрнээс тэрэнд өгснийг ийшээ өг гэдэг бол байж болохгүй өнцгөл л дөө. Мэдээж тэр хөлс өчөө шахаад өв соёлоо тээж байгаа хүн гэдэг бол бас л нэг хариуцлага шүү дээ. Бид нар бүх морь гэдэг бол Монголын бас л өвд соёл энэний өчээр л бид дэлхийг эзэлж байсан тийм үү? Сур харваа гэдэг бол. Тэгэхээр энийг дэмжих нь буруу биш. Өгжөөг тийм өгжөл өгтэй хамаагүй шүү дээ тэр. Гол нь бас хүүхдүүдэд бас манай хувийн хвшил компани хувь хүмүүс боломжтой бол бас шагнаад урамшууллаа өгчдөг байгаасай л гэдгийг бодож явдаг юм. Тийм тэрнээс одоо заавал тэрнтэй барьцаад харьцуулаад байх юм байхгүй. Магадгүй илүү хүүхдүүдэд ялангуяа математик, оюуны боловсролын хүмүүсээ харж үзээд ивент этгээд эхэлвэл улсын хөгжил илүү хурдан урагшлах боломжтой л гэж харж явдаг. За баярлалаа.